Улсын хурлын дараагаар сонгогдсон Лүндээл Янзангийн шүүн 5 удаа төрсөн нутгаас сонгогдсон юм а. Шинэ үндсэн хуулийн их хэрэгж байсан бөгөөд байнгын орооны дараагаас эхлээд их хурлын дэд дарга хүртэл сонгогдсон ажиллажээ. Монгол Ардын Ус Халдааны удирдах зөвлөлийн шийдвэрээр түүнийг их хурлын даргад нэр дэвшүүлсэн юм а. Бүлгэнч бас дэмжсэн өнгөрсөн дооногт их хурл судалтай болон төлөөлөлтөд намуудтай зөвсөлдөх санал олонхын бүлгээс хүргүүлсэн. Ардчилсан нам ард түмний нам огторсон даргатай нэг болж ажиллаж байсан болохоор түүнийг дэмжих боломжгүй болохоож мэдэгдээд байсан юм. Харин төрийн байгуулалтын байнгын орооны өнөөдрийн хуралдаанаар улсын хурлын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн. Гишүүд асуулт тавьж хариулт аваагүй. Арслан намын 3 гишүүн эсрэг саналтай байгаагаа хэлсэн. Харин Лүндээл Янзан улсын хурлын даргаар сонгох эсгээр санал хураахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 зөвшөөрч 3 татгалзсан хариу өгсөн юм а. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаа даргын тамилгааг үдээс өмнө хэлэлцэх байлаа. Гэвч Минам нислэг дэргэний ослын талаарх мэдээллийг сонссны дараа асуудлыг нэг тийш шийдэжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47-нд Данзангийн Лүндээл Янзанг улсын хурлын даргаар сонгохыг дэмжсэн санал өгчээ. Ард түмний намын дарга гүн далаа нарын 13 гишүүн эсрэг санал өгсөн байна. Бүрүүнэн мэдээлэл.